Ким Сэрон нас барахынхаа өмнө өөрийн мэд байсан үннийг ил гаргаж болох байсан. Гэвч тэр тэгээгүй. Тиймээс л доо профессорын төрс өдрөөр амиа орлохоор шийджээ. Энэ шийдэл биш харин хайр агуулсан үхэл байсан. Энгийнээр хэлбэл энэ эрэгтэй төлөө өгсөн дэлхийн намайг уучлаарай. Сэтгүүлчид Ким Сэроны амьдарч байсан газрыг судлахад хүчрүүдийн яриагаар Ким Сэрон байнга орчинд дуйлдаг байсан. Гарынханд бугуун дээр зүсэгдсэн сариу байсан. Энэ түүнийг удаан хугацаанд асар их дарамтад байсныг харуулж байна. Солонгосын бүхэл entertainment салбар эмэгтэй жүжигчдийг сүйтгэх арга барил нь үндсэндээ адилхан байдаг. Эхлээд нууж дараа нь блоклно. Сэтгэл санааг нь хяналтандаа байлгаж өөрийн дарамтад оруулна. Олон нийтийн санаа бодлыг ашиглан сэтгэл санааг нь бүрэн нураан. Дуу профессор яагаад олон нийтийн өмнө олон удаа эмэгтэй хүн өөрийнх нь төлөө хөх ёстой гэж яг хүнд зориулж хэлж байсан бэ? Тэр тэдний үргэлж байсан хугацаа үнэн бол тэр гагцгүй Ким Сэроныг хэлж байсан байх магадaltaй. Ямар тохиолдолд хэн нэгнийг хүлээх шаардлагатай болдог вэ? Зөвхөн тэр хүн өөрт нь хариултай нууцыг мэдж байгаа үед л мөн өөр нэг их сурвалжийн мэдээлэл Ким Сэрон согтуугаар жолоо барьсан шөнө арх уулгах үдшилтэд маш их арх уулгасны дараа дарамтанд орж цугтахдаа зөвхөнгөө барсан байдлаас болж осол гаргажээ. Хэрв 15 настайдаа дуу профессортой танилцсан бол Ким Сэрон нас барах хүртэл энэ эрэгтэй хүний бүхэл амьдралын хамгийн чухал хүн байсан. Мөн дуу профессор цэргийн алба хааж байх үедээ Ким Сэрон байнга загтал бичдэг байсан ба түүнийг Сэрон гэж дууддаг байсан. Уулга нь маш зүүлэн хайр дүүрэн. Дараагийн үйл явдлыг харахад ойлгомжтой болно. Энэ нь үнэндээ захиа биш. Хайрын нэрийн дор явагдсан томоохон сэтгэл зүйн манипуляц байсан. Тэр цэргийн алба хаах үедээ Ким Сэроны хажууд байгаагүй тул тэр өөрийн тэжээвэр амьтны бодол өөрчлөлтөөс айж байжээ. Хэрв Ким Сэрон дуу профессорын хайрын өрхөнд бүрэн автвал Ким Сэроныг өөрийг хэрэгсэл болгож ашиглана. Энэ хэрэгсэл түүнд бизнесийн ашиг авчраа зогсохгүй мөн хөрөгтнүүдийг баясгах тоглоом болгоно. Бүр хууль бус сэтгүүртэй үйл ажиллагаа гээд энэ бүр алдартай дуулууртай царайлаг гимгүүд өрхтэй эмэгтэй жүжигчин байх ёстой. Солонгосын entertainment салбарт ийм жишээ хэтэрхий олон. Дуу профессор эхнээсээ дуустал өөрийн хатанчны байр суурин тавьж байсан ба Ким Сэрон бол ажмаар өрхөнд нь орж буй олзв юм. Эхлээд сэтгэл хөдлөлийг нь ашиглан хүний хувьд бүрэн төлөвшөөрөөгүй насанд хүрээгүй охиныг өөрийн сэтгэл зүйн боол болгож дараа нь entertainment салбар дэх өөрийн нөлөөг ашиглан энэхүү боолыг үнэгүй ажилуулах болсон. Тэрийг бол эсэргүүцэж чиглэл түүний өөрийг нь ашиглан дарамталж болыг мухардуулд оруулж байсан. Энэ хугацаанд дуу профессорын бусдыг эрхэндээ байлгаж удирдах мөн олон чүтэн бишрэгчтэй байх дуртай тэр олон нийтийн өмнө удаа дараа хэлж байсан. Бусдыг амиа өгөхийг хүсдэг гэж фэнүүд нь түүний төлөө галзуурч барь. Ким Сэрон руу захимаар дээрс түүнийг буруутгаж байлаа. Дуу профессор дотроо маш их сэтгэл ханамжтай байсан. Тэр хичнээн өөрийгөө муу хүн гэж олон нийтэд хэлсэн ч хүмүүс түүнд хайртай хэвээр байсан. Ким Сэрон чи намайг яаж чадахгүй, хинч чамд тусалж чадахгүй. Би чамайг амьдр гэвэл амьдрч би чамайг өгөх гэвэл өхөн. Дуу профессор дээд зэндааны хүмүүд ашиглаж Ким Сэроныг шүүж байсан. Түүний хувьд Ким Сэроны бүх эсрэг үзэл тухайлбал тэдний харилцааг илчлэх, зураг нийтлэх, кофе шопт ажиллах гээд энэ бүхэн түүний эрх мэдлийг сарсан хэрэг мэд санагдсан. Тэр зурглалсан бол хөхстэй. Түүнчлэн та бүхэн анзаарсан бол Солонгосын кино, драмын үзэл баримтлал маш гажуудмал. Эмэгтэйчүүдийг байнга доод түвшний байр суурьнд байлгадаг. Энэ бол далд ухамсар төлөөлөх үзэл суртал юм. Солонгосын драмын стандарт бол урт үлдээ убаа болон гинэн цайлгаан охин. Эмэгтэй гол руу хөгжилтэй бас гонигтай явдлуудад урт үлдээ убаа нь аврахыг хүлээдэг. Убаа гэдэг нэршил Солонгос нөхөн эмэгтэйчүүдийг ахын насны эрчүүдийг ингэж дууддаг. Харин эрчүүд ингэж дууддаггүй. Түүнчлэн убаа гэдэг нь ахмад хүн гэсэн утгатай. Манайс ойл ах гэвэл ахал гэсэн утгатай. Эрэгтэй эмэгтэй айл аль нь хэрэгжилж болно. Гэтэл Солонгост энэ нь ахлах зэндааны хүн гэсэн утга. Харин эмэгтэй хүн хамгийн дорд үзэгддэг. Солонгос хүн үргэлж зорж ирсэн эмэгтэйчүүдийн насанд хүрэх үеийг сэтгэл зүйн хувьд насанд хүрээгүй мэт үлдээхэд